Миний биеийн онш бол 24 оны 1 сарын 3-нд ходоодны 25-аар онцлогдоод тэгээ хаалгаанд ороод тэгээ хиймийн тэрэ 4 сараас эхэлж 3 сараас эхэлж хиймийн тэрэ 17 удаа өдөрт өнгөрсөн 4 сар хүртэл тасралтгүй 17 удаа хиймийн тэрэнд орсон юм би. Сар болгон 21 оноод нэг ордог байхгүй. Тэгээд энийг хиймийн тэрэнд ороход одоо үний дархлаа авнах одоо цагаан айс унах энэ төргээд асуудал нэлээд гарч ирдэг юм байлээ. Энэ амин чанар хэрэгсэл одоо миний бол ерөөсөө нэг удаа ч одоо цагаан айс унж нэг удаа ч хиймийн тэрэ тасраагүй өдөртөө хэрэгжилж яваа. Тэгээ өнгөрсөн 4-5 сараас эхлээд би одоо нэг юундээ хяналтандаа гарцсан. Ялцж явна. Ер нь би чинь хиймийн тэрэ хийлгээл ууж эхэлсэн. Тэгээд хордлого тайлахад маш сайн. Тэгээд нойр сайн хүргэснээр одоо тэр чинь хүний дархлаа сайрна. Тэгээд одоо дархлаа сайрснаар л одоо хүний одоо би организм сайн болно шүү дээ. Тэгэхэд л одоо энэ амин чанарыг хүч гэж боддог шүү дээ. Тэр хэлэх чинь хүн унтаагаад ирдэг шүү дээ. Тэгээд ерөөсөө одоо амин чанарыг уугаал яг одоо эмнэлэгтний 3 хоногт амин чанар авч ордгоо зүгээр яг нэг юуныхаа юуныг хийлгэж байгаа л гарч ирнэ. Ерөөсөө тэгэл нойр өрөхгүй сүүлийн 1 хоног өнтөд бол нойр өрөхгүй болол гарч ирдэг. Нөгөө хордлого их аваад ирж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ гараад гэртээ ирээл нөгөөхөө хэрэглээл. Ингээл хордлогон тайлэгдээл ингээл унтаж амраал эхлэхдээ ингээ би хөнгөрөөл эхэлдэг. Амин чанарын хүчтэй. Тэгээ би одоо ингээ хяналтанд гасч байгаа юм шиг гэрийнхээ үнтгсэн. Одоо би ингээ уургаа ерэн ингээ болчихвол яасан гэдэгсэн. Болохгүй наадахын чинь хүч шүү. Наадах ястаа тасч чадахгүй бол манай үндэгдэг шүү дээ. Тэгэл одоо минийх сүүлийн авсан талдаа орцсон. Уучлаарай мөн хэвээр. Өөрөөсөө одоо нөгөө үр шимийн үдцсэн болох төр өөрөөсөө таслаа гэж боддог байхгүй. Йоо тэгээд өглөө өн орой өн ерөөсөө рефлекс болсон нэг баг. Ерөөсөө тэр таслана гэж байхгүй. Нэг удаагийн олдогч таслахгүй. Одоо чи би сараад ирэхдээ ажил